сайн байцгаана уу? Шинжилгээний технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт 2 хөтөлбөр хариуцсан ажиллаж байна. За эхний хөтөлбөр маань ковидрийн сүлжээ, хоёрдугаарх нь системийн аюулгүй байдал. За системийн аюулгүй байдал маань энгийн айн байгаад мөн 2/2 гэсэн 2 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Системийн аюулгүй байдлын 2/2 хөтөлбөрөөр бүгд найрамдах Солонгос улсын Сүнчин-Хян их сургуультай хамтран хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд за энэ хүү хөтөлбөрөөр бол шинжилгээний технологийн сургууль дээр 2 жил сураад 2 жилийн бол бүгд найрамдах Солонгос улсын Сүнчин-Хян их сургууль дээр сурч төгсдөг. За манай энэ хөтөлбөрөөр хамрагдсан тохиол оюутан маань 2 дипломтой төгсдөгөөр онцлог. Манай салбарын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээр сурсан оюутнууд маань улс орны нийгмийн эдийн засагт бол маш чухал мэргэжлүүдийн нэг бөгөөд энэ чиглэлээр төгссөн мэргэжилтэн инженерүүд маань тухайн байгууллагын сүлжээ төлөвлөлт загварчлалыг хийн, за мөн шийдвэр гаргана, за мөн шийдвэр гаргасан шийдвэр дээр анализ хийж төлөвлөх чадвартай мэргэжилтэн бэлтгэдгээрээ манай хөтөлбөрийн онцлог оршдог. За системийн аюулгүй байдал гэдэг хөтөлбөрөөр бол сурч төгсөөд маш олон байгууллагуудад эрэлт зэрэгцээтэй ажлын байрууд бий байдаг. За үүний хамгийн том жишээнүүдийн нэг бол Монгол Улсын засгийн газар, яамт хамгийн газрууд, Монгол Улсын банкнууд, за мөн хувийн хвшлийн байгууллагууд, төрийн оролт, төрийн бус сургуулиудад инженерийн чиглэлээр ажилладаг. Ийм давуу талтай. За мөн төрийн байгууллагт ажиллахдаа бол ерөнхийдөө кибер аюулгүй байдлын чиглэлээр илүү их ажилладаг, ажлын байр бий байдаг. Системийн аюулгүй байдлын хөтөлбөрөөр элсэж төгсснөөр маш олон газруудад ажиллахын зэрэгцээгээр цаашид үргэлжлүүлэн сурах болцоог дэлхийн том сургуулиудад бол хөл нийлүүл авах боломжийг бол бүрдүүлснээр энэ хөтөлбөрийн онцлог байдаг. За жишээлбэл одоо Солонгос сурлаа гэхэд Америкийн яг энэ кибер аюулгүй байдлын чиглэлээр, за мөн Америкийн, Финляндийн гих сургуулиудад бол магистр болон докторийн зэрэгт сурах болцоотой ийм хөтөлбөр юм аа. За сүлжээний инженер чиглэлээр оюутнууд маань сурснаар мэдээ сүлжээний загварчил болон сүлжээг зохион байгуулах энэ талаар илүү сайн мэргэжилтэн болж төгснөөрөө мөн кибер аюулгүй байдал руу хөврөх энэ үндсэн суурийг бол ковидрийн сүлжээн дээр бол илүү их тавьж өгдөг. За тийм учраас энэ 2 мэргэжил маань бол салшгүй хоорондоо бие биентэйгээ нэгт ажилладаг ийм 2 хөтөлбөр юм аа. Тэгээд оюутан та бүхэн энэхүү хөтөлбөрөөр суралцаж өөрийнхөө ирээдүйн мэргэжлийг дэлхийд одоо том сургуулиудтай хөл нийлэн алхаж Монголдо төдийгүй дэлхийд одоо хэрэгтэй мэргэжтэн болохыг одоо шинжилгээний технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуулийн мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбар оюутан та бүгдийг урьж байна.